За өнөө одоо ханаар гуонч тэнгэрийн цэцэрлэгт хүн алга. Тэстэ диваажин шиг л байна. Хүн байхгүй, ганцаароо. Чимээгүй байгалаа гэж. Хүнээр нь байгалийн амьтан гэж. Үнэн шүү. Байгалаасаа л ирч хүч энерги авдаг юм байна. Хагас бүтэн сайн болчоор тэгээд нөгөө амралтын өдрүүд олчоор хүн ихтэй олчоор тухтай үзэж чадахгүй. Зураг авах гэж очирлоо зогсож чинь ингээд энд ирээд гоё номоо уншаа суухад сайхан номоо уншаад кофегоо уугаад цайгаа уугаад суухад төмөн жаргал байна. Жаргалан гэж. Өнөөдөр халуун чиш, сэрүүхэн чиш яг нөгөө намар зуны адаг сар. Зуны сүүл сар болохоор тэгээд тэнгэр өдөд уулна зураг авахд энэ цагт бол нар цохоо жоохон онцгой гараад ит. Өнөөдөр жоохон саарлдуу өдөр болохоор зүгээр ганцаараа явж байгаа болохоор өөрхөн зургийг бол авч чадахгүй байна. Хөдөө нутгийн хүүхдтэй болохоор хөдөөгөө санаад байглаа санаад энд ирэхээр ингээд одоо нөгөө цэцэрлэгийнхээ муудсан яасан үс ногоогоо цэцэрлэгчүүд одоо цэвэрлж байна. Тэгээд яг эд нөгөө сүрэл өвсөн шарлаад ирэхээр чинь бас их гоё. Тэг ингээ бүгдийн сайхан цэвэрлээд тэрэндээ одоо бэлдээд байна л да. Айгүй их ажилттай байна. Хүмүүс нь ингээл малгайгаа өмссөн эд ажиллаж байна. Намрын бэлтгэл ажил. Жуулчтай, жагчтай хүлээж авахгүй байд. Цэцэрлэгээ цэгцлээд, өнгө оруулаад байна. Өнгө нь бол гоё дээ. Зуны ногоон өнгө. Одоохондоо намрын шар өнгө нь арай болоогүй. Нам гоё болчмор лисээ. Жаргалтай сайхан цаг байна хөө. 행복한 시간입니다. 나는 이럴 때가 제일 행복해요. 밑에 좋은 바닥은 티, тийм ээ? Хүн болгоом л ингэж
Байгаль дураараа чөлөөтэй тайван амгалан. За ялангуяа ингэ жуучд байхгүй. Өнөөдөр бол үнэн сайхан байна. Хүн байхгүй өдөр хүн байхгүй. За харагдаж байна уу? Маш том цэцэрлэг. За энэ сандал байна. Ингээс тэр би одоо суулаа шүү. Хохоо сандал дээр суугаад харахаар сандал дээр нь гар зогсчул яат юм бол. За сандал дээр гарсан шүү. Жохон өндөрөөс харуулъя гэж бодоод. Ой морин дээр гард ирсэн юм шиг л шүү. За. Тэнгэрийн дэважин гэж байна яах вэ? Тэнгэрийн цэцэрлэгт тэнгэр бит хоёр л өөр хүн амьтаа алга. За ингээд ийм сандал дээр гарцсан бол өндөр сандал дээр тэр сандал дээр гарсан. Энэ бас хөөрхөн газар ээ. Ингээд эндээс наавал. Цонх юм шиг тийм ээ. Бас л нэг хүний бүтээл ах та. Тийм. Ханаа пай ун тэнгэр салхи өвс тэгээд бас цэцэрлэг
Ингээд намрын нөгөө шарилж үрсэн. Цэцэрлэгээ засч байна. Ингээд жижигхэн ингээд замнуудтай ороод явчихдаг. За энэ бол яг төв зам. Энэ бас нэг гоё бүтээл. Усалсан болтой. Барам салхи гэж шүү. Бас л их хөдөлмөр орсон байгааз. Маш их жуулчд хүлээж авдаг. Гадныхан маш их ирдэг. Өөрсдөө ч ирнэ. За одоо нөгөө яг энэ уулын юм үүх түүхэн гэж бичээд тавьсан байна. Ханарга мадааны чуун яг иж шүү. Тэнгэр тал уулзсан яриа гэх юм уу та тийм ээ. За би англиар нь харуулъя. Нэг дахин шинжилсэн байна. За нөгөө эдийн засаг хөгжиж явах 1978-аас 93 он хооронд хүн ам өсөж исэн. Тэр үе гэж маш их идэвхтэй ажиллаж байсан. Алдарт хуршиг ажилдаг хүмүүс үнэхээр төвчээртэй. Нанжид яг стори түүхэн байна. Напго сандом 481 72 бонжи жаш халуус ингээд тавьсан. Бас дахиад ингээд энэ жимээр замаар ингээд бас ингээд яваад байж болно. Энд ингээд өдөр ирж нарлуул зүгээр гэ кофег авчираад номоо авчираад суухад үнэн жаргалтай. Байгалийн чимээ, байгалийн агарт. Энэ хотын чимээ чинь бас л хүнийг их ядраа шүү дээ.